Мак компани ер нь яагаад эрчим хүчний төслүүдэд одоо хөрөнгө оруулалт оруулахар шийдэв? Одоогийн байдлаар ер нь нийт хичнээн мегаваттын хүчин чадалтай төслүүдийг хэрэгжүүлээд байна вэ? Эрчим хүч гэдэг салбар маань аливаа улс орны одоо стратегийн одоо гол чухал салбар гэж үздэг. Тэгтэл Монгол улсын хувьд бол бас эрчим хүчний салбар хангалттай хэмжээнд бас хөгжсөнгүй өнгөрсөн цаг хугацаанд. За 2023 онд шиг санаж байна. Би бас Монголын аж үйлдвэрийн үндэсний хорооны дэд даргаар ажиллаж Монголд хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хэд хэдэн дэд хороодыг бас ахалж ажилласан. За энэ дээр зис хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрсний гүн босруулалт, хөнгөн хүнсний үйлдвэрийн чиглэлээр. Тэгэхээр энэ дэд хороодын гол үндсэн чиг үүрэг бол ер нь ерөнхий сайдад одоо зөвлөмж босруулж өгөх асуудал байсан. За энэ төслүүдийг одоо бид нар босруулаад үзэхэд ерөөсөө Монгол улсын одоо эрчим хүчний хязгаартмал энэ байдлаас үүдээд бүх төслүүдийг хэрэгжүүлэх одоо боломж бол хаагдсан. За тэгээд одоо сүүлийн 2 жилийн хугацаанд ч гэсэн одоо монголчууд бид нэр эрчим хүчний тасалдал ээж хуваарьтай явдаг. За энэ бүгдэд одоо бас ард иргэд маань ч одоо маш их бухимдалтай байдаг боллоо. За эргээд одоо бид бас аж үйлдвэрээ хөгжүүлэх гэхлээр эрчим хүчний маш хүндрэлтэй байдаг учраас ер нь 25 онд эхэлж одоо бид сэргээгдэх эрчим хүчний чиглэл рүү хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулсан. За өнөөдрийн байдлаар одоо бид нэр бас өөрсдийн барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг одоо уурхайнууд энд эргээд үйлдвэрүүдээ өргөдөхийг гэхлээр эрчим хүчний боломж байдгүй. Тийм учраас одоо бид нэр сэргээгдэх эрчим хүчийг бүгд найрамдах хятад улсын Huawei групптэй хамтарч одоо 4 үйлдвэрийнхаа одоо сэргээгдэх эрчим хүчний төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо 5 дахь төсөл нь явж байгаа. За энэ бол энэ онд бараг дуусчихна. За ингэм бол одоо нийлбэр хүчин чадлаараа 100 мегаваттын нарны эрчим хүч дээр нь одоо 284.5 мегаватт цагийн хуримтлууртайхан хамт ашиглаж байгаа. Тэгээд төвийн эрчим хүч гээд энтэйгээ яхад үйлдвэрүүдийн найдвартай ажиллагаа нэгдүгээр тангаж байна. Хоёрдугаарт одоо барилгын материалын үйлдвэрүүдийн одоо эрчим хүчийг өндөр өртөг эзэлдэг. Тэгээд тэр маань одоо сэргээгдэх эрчим хүчээр одоо гол их үүсвэрээ хангаад ирэхлээр зэрэг одоо бас үйлдвэрүүдийн зардал буурах, өртөг буурах, эргээд ард иргэд дээрээ ч гэсэн одоо бас үнийн өсөлтгүй барилгын материал очиж байгаад ач холбогдолтой болжээ гэж би таарж байгаа. Өнөөдөр одоо шат тавихлаа хийж байгаа Хөөтийн цахилгаан станцын талаар одоо цаашдын ач холбогдол нь юу ах бол? Тэгэхээр түрүүний миний ярьдаг одоо Монгол улсад бас эрчим хүчний салбарыг ялангуяа одоо Монгол улсынхаа бие даасан гадаад хараат байдлаас одоо арилгахын төлөө одоо МАК-ийн нийт хамт олон за одоо группийн ерөнхийлөгч одоо миний охин Зэлмүний санаачлагаар өөрийнхөө нүүрсний уурхай дээр анхны одоо энэ 300 мегаваттын цахилгаан станцыг барих зүйтэй юм а гэж. Тэгэхээр энд маань дандаа үйл ажиллагаанд хоорондоо холбоотой гэсэн үг. Одоо бидний 1.5 саяын нүүрс баяжуулах үйлдвэр одоо ингээд тун удахгүй 1-2 сарын дараа ашиглалтанд орох гэж байна. Тэндээс завсрын бүтээгдэхүүн гэж одоо их гардаг. Тэр завсрын бүтээгдэхүүнээр бид нэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр их хямд одоо эрчим хүч өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ. За энэ 300 мегаваттын цахилгаан станцын төсөлд одоо 75 жилийн түүхтэй Харбин олон улсын корпорац зураг төсөл тоногт хөрөмжийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна. За энэ барилгын ажлыг одоо бас маш хурдан эрчимтэй барих асуудал их чухал. Тэгээд одоо бидний түнш манай МАК группийн одоо CMT үйлдвэрийн барилгын ажлыг барьсан групп одоо барилгын ажлыг бол барьж гүйцэтгэн.
За ингэснээр зураг төсөл барилга гэдэг одоо ийм хурдвчилсан аргаар одоо энэ цахилгаан станцын барилгыг барьж байгуулах юм байна. За бид одоо зураг төсөл технологийн асуудалд бол Европын одоо стандартыг тусгасан аль болох дэлхийн дахинд нүүр сүнслийн хий баг ялгаруулах энэ чиглэлийг одоо бид бас эрхэмлэж ногоон эдийн засаг гэдэг рүүгээ жоохон түлхэж нэгдүгээрт нүүр сүнслийн хийг бууруулах, за хорт хийнүүдийг одоо 100% шатаах гэсэн хамгийн шилдэг одоо энэ технологиудыг бас тусгаж байгаа. За нэг ганц жишээ хэлэхэд дөрөв одоо манай охин бас илтгэлдээ тавьсан ашигт үеийн коэффициент бол 38% байх юм. Тэгэхээр дэлхийд дахинд бол ашигт үеийн коэффициентийг 1%-аар гихсгэхэд нүүр сүнслийн хий 2-3% буурдаг гэсэн одоо ийм үзүүлэлт байдаг. Тийм учраас одоо бид нар ашигт үеийн коэффициентийг гихсгэх, тэгээ нүүр сүнслийн хийг бага байх гэсэн одоо ийм технологиг дэвшүүлж хэрэгжүүлж байгаа. Нөгөө талаар одоо гарах үнсээ 99% одоо цементийн үйлдвэрдээ цементийн найрлаганд ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн одоо хаягдл гарахгүй байгаль орчинд ээлтэй ийм одоо цахилгаан станц болно. За тэгээ энэ бол дунд говь аймагт одоо бас шинээр томоохон аж үйлдвэрийн цогцлбор бий болох ийм үндэс суурь тавигдж байна. Ингэснээр ард иргэд маань ажлын байртай болно. За энэ Баян Жаргалан сумын нутаг, тийм учраас тэнд маг одоо ажиллагчдынхаа суурьшлийн бүсийг барьж байгуулах газрынхаа асуудлыг үндсэндээ шийдээд өгсөн ийм л төсөл байгаа. Одоо ер нь төрөөс эрчим хүчний тал дээр баримталж байгаа бодлого дээр та ямар байр суурьтай байдаг вэ? За яг хөө өнгөрснийг бол сая бид нар одоо монголчууд маань бүгдээр мэдж байгаа. Эрчим хүчний дутагдал хоцрогдсон одоо үнэхээр зөвхөн станц гэхээс илүү бас шугамын бүтээн байгуулалтын ажил бас ихээхэн хоцрогдолтой байдаг. Тэгэхээр энэ улс орн маань засаг төр одоо энэ эрчим хүчний салбарыг анхааралд авч төрүүлж энэ эрчим хүчний салбараа хөгжиж улс орны аж үйлдвэр ард иргэдийн амжиргаа сайжрах юмаа гэдэг энэ голыг бас дэвшүүлж байгаа. За эрчим хүчний одоо реформ гэж одоо нэлээ яригдж ах шиг байна. Хууль эрх зүйн асуудлыг шинжлэх. За хууль эрх зүйн асуудлыг шинжлэх хүрээнд одоо хувийн хвшлүүд цахилгаан станц барих төслийг одоо эхнээсээ их амжилттай хэрэгжүүлээд эхэллээ. За энэ дээр одоо би Бөөрөлжүүдийн нийтдээ 600 мегаваттын цахилгаан станцын эхний 300 одоо амжилттай ашиглалтанд орсон. Одоо Улаанбаатарчууд хүртэл одоо бас эрчим хүчнийхээ дутагдлыг тэндээс хүртээд эхэлсэн байгаа. За мөн одоо Баг хангайд 660-ын хүчин чадал бүхий одоо цахилгаан станц одоо 2027 оны төгсгөлөөр ашиглалтанд орно гэж байна. За энэ хувийн хвшлээс бол бас 3 дахь нь том одоо цахилгаан станц одоо бид шавын тавиад за энэ өөрийн хэрэгцээнд бол бид нэг үйлдвэрүүдийн 40%-ийг хэрэглэнэ, 60%-ийг бол төвийн эрчим хүчинд нийлүүлэх ийм эрчим хүчний яамтай урьдчилсан одоо гэрээ хэлцэл хийгдээд явж байгаа. За ер нь одоо МАК групп бол эрчим хүчний салбарт орсноор зөвхөн энэ бол анхны цахилгаан станц өшөө 2 дахь, 3 дахь, 4 дахь гээд одоо нүүрсэн төр түшгэлсэн цахилгаан станцуудын төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд бас хийгдэж байгаа гэдгийг бас энэ ялдамт хэлье. Тэгэхээр одоо ер нь гол нь одоо төр засгаас бид нэр юу хүсэж гэнэ вэ гэхээр эрчим хүчний одоо хууль эрх зүйг маш оновчтой болгох, элдв зөвшөөрөл, хүнд сурталыг одоо арилгах ингэх юм бол Монгол улс одоо гаднаас эрчим хүчээ импортлохгүй өөрсдийнхөө хараат байдлыг бэхжүүлэх энэ чухал одоо салбараа хөгжүүлснээр одоо цаашдаа бидний Монгол улсын эдийн засаг, нийгэм бүх юм хөгжнө гэж одоо бид мөрөөдөж байгаа. За итгэлтэй байгаа. За